За сайн байцгаана. Өнөөдөр зураг хичээлийн маань 2 дугаар хэсэг эхлэж байна. За тэгээд өнөөдрийн хичээл маань 2 гэртэй 2 гараар ажиллах тасгал байгаа. За эхлээд бие хязгаартыг үзүүлье. 1 гараараа үзүүлээд за толчок гэдэг нь маань хөлдөө мөрний хэмжээтэй үндсэн цогцолттой гэр жижин дээр авсан байдалтай тохоо ташин толгой дээр та зурагшаа эндээс хөлөөрөө буюу хөлөөрөө чэйжин шидэл дээр дэш өргөнө. За нэг багт за одоо 2 гараа. Зүрх уушиг 2 маш их өндөр ачаалал авна. Уушиг маш их тэлж ажиллаж байгаа учраас хүчит төрөгчөө зүрхэд хүчит төрөгчийг хангах шаардлагатай учраас амьсгаагаар чөлөөтөр гүн гүнзгий авч явах хэрэгтэй байна. Дасгал маань 10 минутаар хийж гүйцэтгэх дасгал байгаа. 10 минутанд хэрхэн олон хийж амжилт үзүүлэхээс шалтгаалж төсвөр төвчээр хөгжүүлдэг ийм дасгал байна. Саяны толчок дасгалынхаа хажуу талаас харах байдлыг танилцуулъя. Хөлийн ажиллагаа, хөлөөр шийдэх ажиллагаа, чийжээр цохих, тэг буцаад гараа дэлхэл, тэгээд доошо суугаад босгох. Энэ үндсэн техникийг үзүүлье. Тэгээд мөн дээрэс нь нэмж хэлэхэд гэрний барилт бас их чухал. Гэрээ ингэж бариад авлаа. Гаргаж ирэхдээ гэрний барилт өөр шүү. Гараа бүр оруулж ирнэ ингээд энд зөвхөн энэ шуурн дээр ингээд тогтоно гэсэн үг. Ийм гараа барилт байна. Ерөөсөө гэрийн бүх дасгалд гараа барилт дандаа юм байна. За эндээс хөрөхөд маш хялбар болно. Тийм учраас тохоо таазан дээр хөлийн ажиллагаа хөлөөрөө дэш түлхэж байна. Муулахтаа хөтлөөр зөөлж аваа. Одоо үзүүлэх дасгал маань урт мөчлөлтөд толчок 2 гэрээр явна. За 2 гэрээр явах энэ дасгал маань бариул гэрнээсээ хэрхэн яаж барих вэ гэдгээс эхэлнэ. Тэгээд хөлдөр ажиллагаа, хөлийн ажиллагаа, гарын ажиллагаа, нурууны ажиллагаа, тэгээд амьсгаа. За манай хамирчин лавга лавсар. Зогсолт юм байна. За хөлийн толчок доороос эхэлнэ. Бүх сул байна. Дэсгэлэн. Хөлөөр шидэд гэрийн дагавар орж ирээд нуруугаараа авчиж байна. За урт мөчлөгтөд толчок гэдэг маань доороос авлаа. Чэйжин дээр авлаа 2 гэрээ
хоёр гэрээ авсан тохиолдолд хоёр тохон дээр тавьчихна гэсэн үг. Хоёр тохоо ташаан дээр тавьчихна. Энэ үед бүх бие сул байна. Зөвхөн амьсгаа чөлөөтэй гаргана гэж байна. За эндээс хөлөөр дэш нь шидэд давуур нь орно гэсэн үг. Давуур нь орж ирнэ. За тэгээд сүүлдээ фиксацгээд дэшээ босно. За ингээд сэтгэл хинтэрээ буцаад амарна. Амарх шин дээрээ тавь. Доороос явахаараа хоёр гэрээ доор болгоод буцааж цээжин дээрээ гаргаад эндээсээ огцом дэш нь толчих өөрөө давуур нь орж ирнэ.